За бид бүхэн та бүхэндээ нүүрс зөрчил дан эслийн буюу угаарынхын хордлогын талаарх мэдээллийг хүргэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна. Манай өнөөдрийн мэдээллийн хэсэгт эрүүл мэндийн яамны хор судлалын мэрэгжлийн салбар зөвлөлийн дарга хүний гавьяатэмж юунд доктор оролт байна. Цэргийн төв эмнэлгийн хордлогын яралтай тусламжийн үндэсний төвийн хордлогын ахлах хэмж Баярат, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлал шуурхай удирдлагын албаны даргын үүргийг авсран гүйцэтгэгч Нямсүрэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Өнөр сайхан миний бэбэ оролцож байна. За манай байгууллага дээр шадар сайтын тушаалаар 28 дугаар тушаалаар бол ерөнхийдөө улсын хэмжээнд нийгэм хэмээн хордлогыг бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гол толгойлон ажиллаж бусад байгууллагуудыг мэдээлэлээр ханган мэргэжил арга зүйн зөвлөмжийг бол өгч ажилладаг. Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа шадар сайтын 28 тод тушаал заасан дагуу болцсошгүй гамшид нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн мэдээлэл солилцох, эрсдлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах, эрсдлийн үеийн харилцаа холбооны журам бол батлагдсны дагуу манай Монгол улсын хэмжээнд хэмээн хордлогын асуудал гарахад нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв толгойлон ажилд онцгой байдлын ерөнхий газар, батлан хамгаалах яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, хордлогын яралтай тусламжийн үндэсний төв, тагнуулын ерөнхий газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, экологийн цагдаагийн газар, нийслэлийн засаг даргын хамгаан газар зэрэг олон байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг бол газар дээр нь ажилладаг. Ингээ өнгөрсөн 2025 оны 1 сарын 24-ний өдөр гарсан угаарынхын хордлогын талаар бид ямар арга хэмжээ авав, яаж ажиллав, ямар эрсдлийн үнэлгээ хийсэн талаар манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлал шуурхай удирдлагын албаны даргын үүргийг авсран гүйцэтгэгч ажилтан Нямсүрэн мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За тус төвийн хор судлалын шуурхай удирдлагын албан шадар сайтын 2023 оны А28 дот тушаалын дагуу хэмээн байцын хордлогыг тандах мэдээлэх ажлыг бол гүйцэтгэдэг. За тэгэхээр тус үйл явдалтай холбоотой 2025 оны 1 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаар хооронд бүртгэгдсэн нас баралтын 6 тохиолдол дээр холбогдох байгууллагад очиж ажиллаад нийслэлийн эрүүл мэндийн газраас үүнийг журмын дагуу нүүрс төрөгчийн дан эслийн хордлого байх магадaltaй гэж үзэн манай тус төвд мэдээлэл ирүүлсэн. За тус мэдээллийн дагуу байгууллагын зүгээс 5 байгууллагын 14 ажилтныг хамруулад эрсдлийн үнэлгээний ажлыг бол шуурхай буюу 6 цагийн дотор зохион байгуулсан. За тэгэхээр тус үнэлгээний ажилд эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн төрийн тусламжийн төв, экологийн цагдаагийн алба, нэмүтийн хор судлал шуурхай удирдлагын алба гэсэн төлөөллүүд оролцсон. За тус эрсдлийн үнэлгээний дүнд гарсан тайланд үндэслэн холбогдох зөвлөмжийг боловсруулж экологийн цагдаагийн алба, нийслэлийн эрүүл мэндийн газар зөвлөмжийг хүргүүлж ажилласан. Уг 6 нас баралтын тохиолдолын эцсийн шинжилгээний хариу бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс баталгаажуулахаар хүлээгдэж байгаа. Сайн байцгаана уу? Би Цэргийн төвийн эмнэлгийн хордлогын яралтай тусламжийн үндэсний төвийн ахлах хэмж Баярат байна. За манай Цэргийн төвийн эмнэлгийн хордлогын яралтай тусламжийн үндэсний төв нь улсын хэмжээнд эмийн болон химийн бодисын зочим хордлогын эмчилгээ үйлчилгээг үзүүлж ажилладаг. За энэ дотроо нүүрс төрөгчийн дан эслийн зочим хордлогын тохиолдлууд бол дийлэнх хувийг эзэлдэг. За өнгөрсөн 2024 оны байдлаар 370 орчим нүүрс төрөгчийн дан эслийн зочим хордлогын тохиолдол ирж эмчилгээ үйлчилгээ авсан байгаа. За манай эмнэлэг эмч мэрэгжилтнүүд болон багж тоног төхөөрөмж эмчилгээ үйлчилгээтэй холбоотой бүх асуудлуудыг бол цаг алдалгүй үзүүлж ажилладаг. За цөөн амь насыг аврах боломжгүй ганц нэг тохиолдлыг стооцох юм бол эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж цаашид хүндээ зөвлөгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бол үзүүлж ажиллаж байгаа. Нүүрс төрөгчийн дан эслийн зочим хордлогын үед бол хүчил төрөгч эмчилгээ хамгийн чухал байдаг. Манай эмнэлэгт хүчил төрөгчийг хүний биед нэвтрүүлэх эмчилгээ үйлчилгээний зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бол бүрэн хангагдсан. Үүн дотор бол баара камер болон бусад өндөр урсгалт хүчил төрөгчийн эмчилгээг бол нэн шаардлагатай өвчтнүүдэд бол цаг алдалгүй хүргэж ажиллаж байна. Нүүрс төрөгчийн дан эслийн зочмог хордлогын талаарх
Монгол улсад тохиолдож байгаа тохиолдлуудыг бид өдөр болгон бүртгэж холбогдох байгууллагуудад хөргүүлж ажилладаг. За энэ дээр бол бид нарт хамгийн гол эмчилгээ оншилгоо, Монгол улсад мөрдөгдөж байгаа эмчилгээний журмын асуудал, эмч нарыг давтан сургах, мэрэгшүүлэх энэ мэт ажлуудыг бол эрүүл мэндийн яамны хор судлалын мэрэгжлийн салбар цэглэлийн удирдан чиглүүлж үргэлжийн холбоотой бол ажилладаг. За мэрэгжлийн эрүүл мэндийн яамны хор судлалын мэрэгжлийн салбар цэглэлийн дарга Монгол хордлогын ерөнхий эмч, ангаах ухааны доктор, профессор, хүний гаяат эмч, юндан доктор та бүхэнд энэ талаарх мэдээлэл хүргэнэ. За сүүлийн 5 жилд нүүрс төрөгчийн дан эслийн хордлогын хэмжээ тохиолдол ихсэж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбар ялангуяа хор судлалын чиглэлийн мэрэгжлийн салбар зөвлөл бол энэ чиглэлээр эмнэлгийн онцлогоо эмчилгээний менежментийг боловсронгуулгах, за эмнэлгийн мэрэгчдийн сургалтыг сайжруулах, зохион байгуулалтын талын менежментүүдийг хийх мэтлэнгийн ажлыг бол удирдан зохион байгуулж ажиллаж байгаа. За нүүрс төрөгчийн дан эслийн цочмог хордлогын тохиолдол бол нийслэлийн Улаанбаатар хотын хэмжээгээр ихээхэн төлхөө тохиолдол үүсэж байгаа учраас хордлогын яралтай тусламжийн үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв мөчлөгийн байгууллагууд бол энэ чиглэлийг голчлон хариуцж ажиллаж байгаа. За мөн энэ дүүргүүд бол энэ чиглэлээр бас цочмог хордлогын зарим тохиолдлуудыг авдаг. Өнөөдрийн байдлаар бол цочмог хордлогын чиглэлийн эмнэлгийн менежмент бол үндсэндээ юуны мэрэгжлийн төвшөнд бол үндсэндээ чанарын хувьд хангалттай төвшөнд үзүүлсэн гэсэн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ бид нар цаашаага цочмог хордлогын чиглэлээр эрүүл мэндийн салбарын мэрэгчлүүдийн сургалт, за тоног төхөөрөмжийн хангалт, эмчилгээ онцлогооны менежментийг улам боловсруулахгүй болох талаар цаашдаа бид нар өшөө олон зүйлийг санаачилж ажиллах болно. За энэ дахиад нэг хэлэх зүйл юу вэ гэхээр архаг хордлого байгаа. Архаг хордлогын хувьд бол нөлөөлөл, өртөлт бичлэнгийн энэ архаг хордлогууд бол насанд хүрсэн хүмүүс, бага насны хүүхдүүдийг хамарсан ийм архаг нөлөөлөл хордлогын асуудал бол одоо бидний дунд бүрэн хэмжээтэй боловсруулж чадаагүй явж байгаа энэ асуудал байгаа. Тийм учраас эндээ цаашдаа бид нар анхаарч ялангуяа нүүрс төрөгчийн дан эслийн архаг хордлогын эмчлэх, онцлох талаар цаашдаа шинжлэх ухааны судалгааны ажлыг бол улс орнтой гүн гүнзгий хийх шаардлагатай байгаа. Энэ дээр бид нар олон улсын эмчилгээ онцлогооны энэ туршлагыг бол одоо судлах, инновацийг нэвтрүүлэх, цаашдаа энэ өөрийн орны нөхцөлд үндэсний хэмжээнд дэвшүүл тавих энэ одоо шинэ технологиг боловсруулах, бодлого боловсруулах асуудал бол чухал байгаа. Тийм учраас бид нар ойрын үед энэ агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа хийх, цаашдаа шинжлэх ухааны технологийн төвшингийн төсөл боловсруулж хэрэгжүүлэх ийм саналыг бол салбарынхаа удирдлагад тавьж байгаа. Нүүрс төрөгчийн дан эслийн хордлогоос урьдчилан сэргийлэх нь бол иргэд юу анхаарах вэ гэхээр юуны төрөнд галгааныхаа технологи дээр анхаарах ёстой. Угаарын мэдрэгчээ зөв ажиллуулах ёстой. За эмнэлгийн байгууллагаас өгж байгаа янз бүрийн зөвлөмж, санамжийг амьдралдаа хэрэгжүүлэх талаар одоо анхааралтай авч идэвхтэй ажиллах ийм шаардлага байна. За сүүлийн үед одоо яригдаад байгаа ялангуяа энэ нутааны сонсгол дээр яригдсан шүүх шинжилгээний үндэсний төвийн тоо баримт, мөн эрүүл мэндийн үндэсний төвийн тоо баримт, нас барсан хүмүүний тоо баримтууд зөрөөд байна гэдэг асуудалд бол бид одоо тайлбар өгөхийг хүсэж байна. За бид бол шадар сатын 28 тоо тушаалаар нийслэлийн эрүүл мэндийн газар, байгаль орчны яам, энэ холбогдох байгууллагуудын мэрэгчлэнүүд бол байнгын эрсдлийн үнэлгээж өдөр тутам бол угаарын хордлогын шалтгааныг мэдээлэл боловсруулж холбогдох байгууллагуудын дунд бол нэлэлцүүлж байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бүртгэгдээд байгаа нийт энэ 19 оны оноос 2025 оны 2 сарын 16-ны энэ байдлын 103 эмч очид бүртгээд энхний одоо юм байдал шинж тэлмдгээр нь энэ бол угаарын хордлого мөн байна гэдэг энэ бүртгэлтэд орсон энэто нийслэлийн эрүүл мэндийн газраас бүх эрүүл мэндийн байгууллагуудаас дамжиж ирдэг юм аа. За бид одоо тоо баримтаа үзэхдээ 2019 буюу сайжруулсан нүүрсийг хэрэгжилж эхэлснээс хойш тоо баримтуудыг оруулж байгаа. Энээс өмнө бол бүртгэлийн асуудал эрүүл мэндийн салбартаар бол байгаа тоонуудаа ол нэгтгэж гаргах ийм ажлыг бол хийж байна. Нүүрс төрөгчийн дан эслийн хордлого буюу угаарын хордлого бол
сүүлийн жилүүдэд сайжруулсан төлөвлөж хэрэгжилж эхэлсэнтэй холбоотойгоор өссөн, буурсан гэх мэт нас баралтын тоо зөрүүтэй байна гэх мэт энэ асуудлыг цэгцлэх үднээс өнөөдөр бид нар энэхүү мэдээллийг хүргэлээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өдөр болгон энэ тоо мэдээллүүд гарч байгаа учраас сонирхсан хүмүүс бол манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тандаж бодит тоо мэдээллүүдийг бол авч болно. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв